эрхэм гишүүдээ Монгол Улсын их хурлын 2024 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар батлагдсан шүүх байгуулах тухай хуулийн 1-р зүйлийн 3 дахь хэсгийн 1 дахь заалтад гэр бүл хүүхдийн хэргийн дав заалтах шатны шүүх, 2-р зүйлийн 4 дахь хэсгийн 1 дахь заалтад нийслэлдэх гэр бүл хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийг тус байгуулахаар заасан. Шүүх байгуулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5-р зүйлд тус зохицуултыг 26 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан. Түүнчлэн хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Монгол Улсын их хурлын 2024 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 68 дугаар тогтоолын 4-т нийслэлд гэр бүл хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн болон дав заалтах шатны шүүх байгуулсантай холбогдуулан эрүү иргэний хэргийг хянан шийдвэрлэх хууль тогтоомжид холбогдох зохицуултыг тусган Монгол Улсын их хурлын 2025 оны хаврын ээлж чуулганы хугацаанд өргөн мэдүүлэхийг тус даалгасан болно. Үүний дагуу гэр бүлийн хэрэг шүүгд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг боловсруулж, засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, Улсын их хурлд 2025 оны 11-р сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн. Олон улсын туршлагаас үзвэл 1949 онд Япон улсад байгуулагдсан гэр бүлийн хэргийн дагнасан шүүх нь Азийн хамгийн анхны гэр бүлийн хэргийн дагнасан шүүх болж байгуулагдаж байсан бөгөөд гэр бүлийн хэргийг хянан шийдвэрлэх хуулиар гэр бүлийн хэрэгт тохирсон онцлог процесс ажиллагааг зохицуулдаг байна. Түүнчлэн бүгд найрамд Солонгос улс 1963 онд Сеул хотын гэр бүлийн хэргийн дагнасан шүүх байгуулагдсан нь Япон улсын дараах анхны гэр бүлийн дагнасан шүүх болно. Тус шүүх нь гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх бие даасан хуулиар гэр бүлийн хэргийг хянан шийдвэрлэх онцлог зохицуултыг бий болгосон байдаг. Иймд Монгол улс анх удаа гэр бүл хүүхдийн хэргийн дагнасан шүүхтэй болж байгаа тул олон улсад нэгэн тогтсон гэр бүл хүүхдийн хэргийг хянан шийдвэрлэдэг сайн туршлагыг судлан хүүхдийн тэргүүндээ ирэх ашиг сонирхлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамгаалах зорилгоор олон улсын жишгт нийцүүлэн гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг 5 бүлэг 40 зүйлтэйгээр боловсрууллаа. Хуулийн төсөл батлагдсанаар гэр бүл хүүхдийн хэргийн дагнасан шүүх нь хэргийг шийдвэрлэхдээ тухайн гэр бүлийн нөхцөл байдлыг бүрэн тал бүрээс нь шинжилэн судлах, нэг шүүхэд гэр бүлийн холбогдлолтой тухайлбал гэрлэлт, цуцлалт, гэр бүлийн хүчирхийллийн хэргийг хамттан шийдвэрлэх, хүүхдийн эрхийг хамгаалахыг зорилго болгон ажиллах болно. Хуулийн төслийг дагалдуулан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай зэрэг 12 хууль тогтоомжийн төсөл боловсрууллаа. Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.